За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Adobe InDesign-ы анхан шатны хичээл маань үргэлжлэн явагдаж байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ InDesign дээр фонт хэрхэн ашиглах вэ гэдэг хичээлийг бүгдээрээ үзнэ. За тэгэхээр энэ хичээлд маань бол фонтоо хэрхэн татаа авах уу, за InDesign дээр фонтоо хэрхэн тохируулах уу гэх мэтлэн зүйлсүүдийг ойлголтуудыг үзнэ. За бүгдээр хичээлд орцгоё. За тэгэхээр бид нар өнгөрсөн хичээлээр бол бизнес карт загварыг бол үүсгэсэн байж байгаа. За ерөөхдөө бол хүний хувийн нэрийн хуудас тийм ээ. За нэрийн хуудасыг үүсгээд за нэг хиймэл компани дээр тийм хувийн нэрийн хуудасыг үүсгээд ингээд хийсэн байж байгаа. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн тухайд гэх юм бол за эдгээр энэ фонтуудыг жоохон гоё фонтоор тэгчилж гоё болгоё гэж хэлнэ гэсэн. За тэгэхээр энд сонгосон фонт маань болохоор Roboto Condensate гэдэг Condensate гэдэг юм фонт байгаа. За энэ маань болохоор Google-ийн фонт байгаа. Тэгэхээр бид нэр интернетээс төрөл бүрийн фонтуудыг хайхтаа бол тухайн фонтоо очиод фонт доwnлоод эсвэл бол fonts.google.com гэдэг энэ хаяг руу ороод бид нэр төрөл бүрийн фонтуудыг авах боломжтой байдаг. За жишээ нь энэ шууд Google фонт руу ороод ингээд харах юм бол ингээд төрөл бүрийн яг за одоо орчин үед хэрэглэгдэж байгаа бүхэл дизайнуудад ашиглагдаж байгаа ийм фонтууд байгаа. Бид нэр энэ Adobe InDesign гэдэг програм болохоор crack гэж ашиглаж байгаа учраас биднэрт бол Adobe-ийн фонтуудыг авах боломж бол байхгүй. Хэрвээ төлбөрөө төлөх юм бол бид нэр Adobe фонтуудын бас сангаас нь бол бэлэн фонтуудыг татаж авах боломжтой байдаг. За тэгээ энэ дээр бүгдээрээ Roboto Condensate за Condensate гэдэг энэ гараад ирчихэн тий. За энэ фондоо татаж авахын тулд бид нар за энэ download family гээд дараад за ингээд татаад авчихна. За татагдаж дуусаад миний download дотор хадгалагдсан байх хэвээр. Conference дотор Roboto Condensate гээд за энийг баруун төвчлөрөө дараад extract хийгээд за энд ороод ирсэн. За бүгдийг нэвтрүүлж хагаад install гэдэг дарчин баруун талаа төвчлөрөө дараад install. За ингээд өөрөөр хэлбэл бид нэр компьютерийнхоо fonts руу энэ Roboto Condensate гэдгийг суулгачлаа гэж ойлгож байна хэрэгтэй. За бүгдээрээ шалгаж үзье хөрсөн settings руу ороод за fonts гэдэг хай за font settings за орлоо. За одоо эндээс Roboto Condensate гэдэг ороод ирсэн байна. За Roboto-гийн бас фонт байна те. Slab нь бас байна. Их мэтлээ. За иймэрхүү энэ маань бол үйл ялэг ийм хоёр талаас ийм хавчигдуу. Гэхдээ ийм гоёмсог ийм загвартай ийм фонт байгаа. За одоо бүгдээрээ InDesign руугаа орж ирээд энэ дээрээ character style үүсгэж үзнэ. Character style гэдэг маань болохоор фонтыг бид нар хялбар байдлаар ашиглах юм боломжийг бүрдүүлж өгдөг ийм тохиргоог үүсгэж өгнө гэсэн үг. За тэгэхээр компьютерийн бүх төрлийн үйлчилгээ гэдэг энэ хаягаа бид нар character style-д оруулаад явъя гэж тооцъё. За тэгэхээр essentials гэдэг дээр би сонгоцсон байж байгаа тийм essentials. За Windows-ээс styles гэдэг рүү ороод character style гэж гаргаж ирээд энийг чирж авчаад би энд тавьчих. За тэгэнгүүт одоохондоо бол character style байхгүй юм чинь тийм. За тэгэхээр шинэ character style үүсгэе. За тэгээд энийг энэ дээр хоёр дараад за энийхээ нэрийг юу өгөх вэ? За нэрийг нь энд нь шууд өгчөж болно тий. За эсвэл edit character style гэж оронгуудаа style name дээр нь болохоор компани нэр. За нэр гэдэг. За тэгээд basic character гэдэг дээр font family гэдэг дээр бол бид нар Roboto Condensate. За Condensate regular хувилбар юм уу, bold хувилбар юм уу? За bold хувилбарыг авъя. За тэгээд size нь бол хэд байх юм? За size-ийг бид нэр компани нэрийг байнга 18-аар авъя. За leading байж болно. За case mess гэдэг за эднийг бүгдийг өөрчлөх боломжтой. За тэгээд бүгдийг preview дарчих. Preview дарчих юм бол бидний тохиргоо харагдана гэсэн үг.
За 9 байх юм бол 9 байна, 11 байх юм бол 11 байна гэдэг. За гэхдээ одоохондоо бид нар энийг сонгоогүй учраас. За одоо энийг сонгож байгаад компани нэр гэдгээ шууд өөрчлөгдөж байгааз тийм ээ. Шууд өөрчлөгдөж байна. За одоо энийг буцаж ороод бүгдээрээ за horizontal advanced руу за character color-ыг бас бид нэр автоматар тохируулж өгөн тийм ээ. За color-ыг бол бид нэр энэ дээрээс за нөгөө нэг ийм өнгөө сонгож өгнө шүү дээ. За окей энэ өнгөийг сонгоно. Гэт за open tabs underline features за энэ дээр өөр юу вэ? Underline options за wedding гэдэг энэ color model гэдэг ингээд бүх тохиргоонууд нь энэ дээр байж байна. Automatic hip hop гэд за окей дарчлаа. За бүгдийг том болгоё гэх юм бол бид нар за энэ дээрээс ингээд бас сонгочээ. За ерөөхдөө ингээд нэг character style үүсгэсэн. За дараа нь за утасны дугаар биш. За энэ гурыг болохоор дахиад нэг character style-аар үүсгэе. За энэ маань болохоор юу хэ? Бусад мэдээлэл гэдэг character style үүсгэе. За тэгэнгүүтээ одоо энэ дээрээс roboto condensed за regular 4 feet 10 feet окей. За одоо бүгдээ төвчүүлж агаад. За бүгдээрээ зэрэг болж байна тийм бүгдээрээ зэрэг шууд нэг тохиргоогоор гэсэн. За тэгэл хамгийн гоё нь одоо бид нар энэ бусад мэдээлэл гэдгээ ороод за энэ бүгдээрээ одоо эдгээр бүгдээрээ хэмжээ арайж идэвчжээ. За нэг 6 feet болох юм. Бүгд идэвчж байгаа шүү дээ тийм ээ. Бүгд автоматар. За энэ дээр 4 болгоё. За буцаага 4-өөр нь болгох юм байна. За тэгээ leading нь 10 feet байх юм байна. За эсвэл өөр байх юм байна гэдэг. За advanced character, за character color нь бол ийм байх юм байна. За энэ бүгдийг ингээ эндээс автоматар тохируулж өгнө. За хүний нэрийг нь жишээ нь энэ дээр дахиад хэдүүлээ. New character үүсгэе. Нэр гэдэг ч юм уу те нэр гэдэг style үүсгээд за style дотроо за хүний нэр нь ганцаараа роботогоор байдаг ч юм уу те за роботогоо хэрвээ та бүхэн суулгаагүй бол нөгөө түрүүний миний зааж өгсөн аргаар тийм ээ суулгана шүү дээ робото роботоны авчихгүй за харъя робото яша айна шүү дээ за роботогоо сонгоё за робото дээр black-ийг сонгоцсон те black-ийг сонгочих за size нь хэд байх вэ 11 бай хүний нэрнтэй дандаа за окей тэгээд нэр гэдгийг сонгочих за тэгээд нэр гэдэг маань арай жижигдэд байна basic character-ийн за 14 байлгая гэхэд те энэ дээр ингээд шууд өөрчлөж байгаа. За одоо энэ дээр албан тушаалыг бас оруулаад ирж болно. Character style-ийн. Албан тушаал. За энэ дээрс roboto condensed. Condensed-ийг сонгоё. Font style-ийн lighter сонгочих. За хэмжээг нь 8 feet. За color-ны байгаа. За бусад юмуд нь. Окей. За арай томдоод шиг байна. Тэгвэл 6 feet болгочих. Энийг 14 болцсон ба шүү дээ. Нэр биш шүү дээ бид нар албан тушаал авах тийм албан тушаалаар сонгоод албан тушаал дээр за 8 бас арай том юм бас. За 6-гаар болгоод менежер. За тэгээ одоо утасны дугаар тийм ээ. Утасны дугаарыг бид нар текст дээрээс character style үүсгэж өгнө гэсэн. За энэ дээр яг нь утасны дугаар. За тэгээд
Roboto, condensed, за regular-аар сонгоод за 6 feet. Окей. Эцний дугаар. За, одоо зөв их харагдаж байна тийм ээ. За, бүх текстүүдээ ерөөхдөө ингээд үүсгэчлээ. Заавчлаарай. За тэгээд Roboto Condensed гэдэг сайтаар ингээд character style үүсгэж үзлээ. За тэгэхээр одоо энэ маань ямар хэрэгцээтэй вэ гэхээр бид нар өмнөх хичээл энэний өмнөх хичээл дээр бид нар нөгөө нэг master layer гэж master хуудас гэдэг slide master гэдэг ерөөхдөө бас үүссэн тийм ээ. За master page гэдэг. За тэгэхээр энэ хуудсан дээр одоо жишээ нь бид нар master дээрээ энэ арийнхаа энэ за яг арийнхаа энийг идэвхжүүлээд энэ гэх мэтчлийн юмнуудыг идэвхжүүлээд Ctrl X гэж аваад master slide дээр энэ дээр paste in place гэд тавьчихна. За тэгэнгүүт энд ороод ирэхэд бид нар энэ лого мог өөрчилж болохгүй те. Энэ голын энэ зураас энэ төрөг өөрчилж болохгүй юм болчихж байгаа. За master хуудсан дээр маань ороод ирсэн. За магадгүй энэ талд нь дахиад энийг хуулаад Ctrl C. За яг энэ хуудасаа идэвхжүүлж аваад paste in place. Энэ хуудасаа идэвхжүүлж аваад paste in place. За тэгвэл ингэж л да. Ctrl C V. Chat. Жоох гэхэд. За ихсээ тавьчих. За тэгэнгүүтээ бид нэр жинхэнэ пэйж рүүгээ орж агаад шинээр нэг пэйж үүсгэж автор гэдэг. За тэгэнгүүт шууд нөгөөх маань гараад ирчих хэвчээ тий. Шууд энэ дээрээс маань энэ бүх мэдээлэлүүд маань гараад ирнэ. Тэгэнгүүт бид нэр энэ текстийн зөвхөн хуулж аваад энэ дээр яг fast in place гэдэг ингээд тавьчих болно. За энэ талтаа ер нь үүсээ тань л да. Энэ талынхаа их нь үүсгэхгүйсэн болохоор. За тэгээд энэ маань ачиж. Эцний дугаар маань. Одоо тэгвэл ингэ штэ тий. Одоо тэгэнгүүт бид нар нөгөө character styles ашиглах байхгүй. Essentials руу орж агаад за эцний дугаар гэдгээ сонгоцсон. За 6 feet гэж байна. Character color ингэж байна. Энэ маань хаашаа яваад үү? Энэ дээр очиад нэг тохиргоог нь жоохон уурчлсан юм шиг байна да. Property руу ороод integ манат тийм энэ тохиргоог өөрчлөлт хуралцсан байж за тэгэхээр бүгдээрээ энийг нь арилгаад ингээд тавьчих. За тэгэхээр одоо бид нар жишээ нь ийшээ ороод явж идэл пэйж рүүгээ орчих. Пэйж рүүгээ ороод ийшээ ороод явж идэл яах нь энэ хоёр дахь хуудсан дээр за өөр хүний нэр ингээд бичээл явж идэл фонт маань өөр болчих шүү дээ. За дорч ч гэдэм үү ингээд энэ рүү ороод санамсаргүй бид нар энийг ариал болгоод ингэсэн байна. Яг үнийг гэл тэгтээ болоо шууд яах нь ийшээ ороод нэр гэдгийг сонгочоод бид нарын шууд нөгөө нэг хадгалж өгсөн текст стайл маань шууд хэлбэрчээд явна гэсэн. За тэгэхээр энэ master slide-ийн хэрэглээг бас одоо та бүхэн энэ дээр харж байгаа бах те. Ямар хэрэгтэй байх вэ? За одоо ингээд ийшээ доошоо ингээд ороод дахиад ингээд зөндөө олон юмнуудыг хийгээл явж болох нь шүү дээ. За зөвхөн текстүүдтэй ажиллана бид нар энэ master slide дээр байгаа зүйлсийг бол бид нар өөрчилж боломжгүй. Тэгэхээр нэг хуудсан дээр олон дахин давтагддаг зүйлсийг бид нар бол master slide дээр хийж өгөөд за тэгээд нэг олон дахин
давтагддаг текстийн тохиргоонуудыг бол бид нэр character style гэдэг дээр тохируулж өгч ингэж явах нэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ маань бол 1000 хуудсан ч юм уу 1000 нэрийн хуудас хүмүүсийн нэрийн хуудас үүсэх үед бол за ингээ гараар үүсгээд ингээ явж байгаа тохиолдолд бол маш их ажлыг маш их хөнгөвчлөнө гэсэн үг. Та ойлгож байгаа шүү дээ. Хуудсан дээр очлоо, нэр дарлаа. Так гэж бүгдийнх нь хэлбэржүүлэлт нь яг ижлэх юм болоод явчихсан гэсэн. Анхны дизайнаа гаргалаа, тэрнийхээ дагуу бүгдийг хийгээд явна гэсэн. За тэгээ өнөөдөр хичээл бас та бүхэнд сонирхолтой байж чадсан байх гэж найдаж байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.